За 22-ын товчоо явах замд товчооны зогсоод тэгээд за энэ дээр яагаад энэ графикийг харъя. Шууд эрчимтэй өсөж जैन те график нь. За энийгээд өсөө тогтворч хэвээр л та. Энэ бүр нөө юунаасаа дээшээ гараа явчихж штэ хардаа. Шарн PM 10 юм байна. Дэлгэцнээс уур гарах гэж байна. PM 725 PM 10. Тэгээ PM 10 яг энэ нөгөө нэг нүүрсний утааны үнэр гэдэг чинь те. Утааны үнэр энд бол нийлээ үнэртэж байна. Тэгэхээр PM 10 бол яг энэ утааны үнэртэй амар хамааралтай юм шиг харагдаад байна. За тэгээ PM 2.5 345. За цааталт нөгөө нэг дэлгэцэн буурд аваад яваад байна те. Харж байгаа энэ дэлгэцнийхээ энэ 500 гэдэг зураас дээшээ ингэ бүр дээшээ гарцсан байгаа зин багч нь өөрөө ингэж бүр дээдлэлт нь гаргаад байна штэ. За энэ нүрийн утгыг нь би тайлбарлаад өгье за. За PM 2.5 380 хэд гэдэг чи одоо энэ тооштой. 250-аас дээш бол аюултай нөхцөл байдал гэж үзэж байна. За PM 10 680 орчим гэхээр чи. За энэ дээр энэ те 550-аас 650-аас дээш бол онцгой нөхцөл гэж үздэг юм байна. Энэ бол нэг олон улсын хүлээн зөвшөөрөгдөж байгаа стандарт. За тэгээ PM1 гэж бас байгаа те. PM1 нь бүр хамгийн жижиг хэрхэгтэй одоо тоосонцор байгаа. Яг тоос гэсэн үг шүү. Хүмүүс бас тоос гэж андуураад байх шигсэн. Тоосонцор гэдэг одоо монголоор бүр маш жижиг хэрхэгтэй юуг л тоосонцор гэж хэлээд байгаа байхгүй юу? За үзүүлэлтүүд нь ийм байна. За энэ болохоор нөгөө 22-ын товчоо руу явдаг замд байдаг товчооны буудлын гэдэг. Энийг товчооны 6 дугаар зогсоол гэдэг юм биш үү? Автобусны зогсоол. За тэгээ иргэн тойрон 22 автобус салон гэдэг ийм газрууд байт юм байна.